Батлан хамгаалах яам. Соён редакц. Бид нэг Монгол төсөл үзүүлж байна. Их магадлал мотуулгын бетоны 2 дугаар хотын хугацаанд зэрэг баг цагуурын доор орж байна. Ротын жүрдийн төрш тавдаж. Ротич байлдаж хэлж үзсэн. Сэрээд. Орноос бос. Үүрийн 6 цаг. Маршал Жобелсонгийн нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан түгийн одонд зэвсэг түвшний тэг 16 дугаар нэгтгэл. Их орны нэгэн өглөө эхэлж байна. Зэрэгөөц. Оо, 10 тийш. Хөрд. Баруун дөрөс хаад. Марш. Ээжавийн хөвгүүд хугацаа зэргийн албан татагдан ирж их орондоо тангараг өргөн зэргийн эрдэм шамдаад дарив 5 сарын хугацаа өнгөрчээ. Бро! Агаар. Зүдэш. Хөрг. Варварын дээр зэрэгээс. Хол. Нэгдүгээр 16 датцлыг ээж гүйцэтгэг. Нэг. Хоёр. Эрвижексэж алхах, үеих, дасгал хөдөлгөөн хийх, дарга захирагч нарынхаа тушаалыг нэгэн зэрэг нэг хүн шиг биелүүлэх нь нэгэнд дадал болжээ. Бэрхэд нугарахгүй хацуусан сэтгэл зүй. Халуун хүүтнээс үл альшрах төсвөр хатуужил. Цаг баримтлагдаг зөв дадал сургуул. Эмх цэгцийг эрхмэлдэх хувийн зохион байгуулалт тэдний золбоо хэмрийг илтгэн. 11. Намайг Нарамбултын мөнх цэрэг гэдэг Дундгой аймгийн Дэлгэр ангаас мас татагдж ирсэн. Зэвсэг түвшний тэг 16 дугаар нэгтгэлд Альфа аж байна. Сайхан байна. Ер нь цэргийн албанд бол яг багасаа л жоохон хөвгт тохоосоо л ер нь цэрэг тохыг мөрөөдөг, цэрэг байж үзхийг хүсдэг тийм хөвгтөөсөн. Тэгээд энэ жил зарлангаа бараг засаг дараагаас нэг их шахуу болж ирж авсан. Цэрэгт ирээд АКМ
одоо угсаргаа, задаргаа, буудлага одоо ер нь хүрхэн үтгэл миний хувьд бол баг харж ч үзээгүй байсан. Тэгээд анх ирээд өөр юм гэсэн буутай болоод тэгээд томьёогоо яагаад. Тэгээд ер нь анхны буудлага бас ер нь сэтгэл тооногчсон. Тэгэл яг бөөнөрөө ингээл байлдаанд команд аваад хэвтэж байгаа байхгүй. Одоо ингээл дадлагын отгонд ихэндээ бол ингээл шагаа өр хийдэг гэсэн биднээс хоосон буугаар. Тэгээ яг бэлдэж байгаа л яг юун дээр явах та. Айгүй их сандарч байсан. Ерөөсөө ингээл бууны хошууч өчгнүүд юу байгаа онох. Тэгэл яг 10-10-аар зэрэг байлдаанд хэвтээл. Тэгээ буудахад чочоод ихнийг гоохыг дараа нэг ингээд 6 сумаар буудаж байгаа нэг зэрэг. Тэгээ эхний сумч хударчлаа даа гэд. Тэгээ дараагийнхаа 5-ыг буудаад тэгээ байндаа очиод үзэхэд эхнийх дээр 2 онсон байсан. Яг хамгийн анхныхаа буудлага тэр. Тэгээ дараагийнх дээр бас нэлээд сайжирсан. Яг юмаа сайн мэддэг болсон. Яг 6 сумнаас дараагийнх дээр нь 4 оноод. Тэгээ яг дараагийнх дээр нь азгуу цагаан гэж ядахгүй байны гадаантлээ. Тэн дээр нэг яг үндсэн байн дээр 5 онсон. Үндсэндээ бол 6 сумнаас 6 он тохиолсон. Тэгээ норматив одоо баг өмсөх, хортинээс хамгаалах баг өмсөх тэр тэдгээрийг ер нь чадамгай сайн эзэмссэн. Хамгаалах эзэмс гази. Цэргийн эрдмээс гадна англи хэл, компьютер, монгол бичиг, жолооны сургалтад хамрагдахын сацуу. Хамгийн гол нь эх орноо улам илүү хайрлах. Хайртай дотны хүмүүсээ хүндлэх ухаан сэтгэл нь улам лавширчээ. Тэд жинхэнэ цэрэг эрс болцгооч. Манай Дундгой аймгийн Дэлгэрангай сумын яриат сумын алдартай яаж наран болд гэж хүн байдаг. Ер нь Дундгой аймгийн баруун талд ихэнх нь мэдэх хаа хурдаар азрахтай наран болд гэдэг. Тэгээ бас ааваар азрах үед гуравч нэг хэсэг шуугуулсан. Яг жоохон морины хөхөд байсан тэгэл. Би анх 4 настай да аавыгаа дагаал морин зураал 5 наснаас хойш уралдсан да. Тэгээд 8 жил хурдны моринс 13 настай моринос асагдсан. Манай аав 1980 оны хүн байдаг. Тэгээд 1998 онд 18 настай да улаан уул дээр улаан уулын цэргийн албад хааж ирсэн. Саавар их бахархдаг. Цэрэг тэгээ ер нь сайх штэ миний хүү. Яваад ирээ л гэж тэгжсэн. Миний хүү тэгээд сайн яваад ирээрээ гэж тэгжсэн тэг. Ер нь багаасаа би хэлдэг байсан болохоор тэгээд ер цааргалах зүйлгүй ихээр л сайн яваад ирээрээ гэж явуулсан та.
За ер нь адуугаа их санаа шүү. Ер нь тэгэл бас өдрийн бодол шөнийн зүгд штэ. Одоо бас нөгөө нэг морины ажил яг ий дундаа явж байгаа. Сайхан л баг та. Эргээд. Оо. Нүдиш. Эрг. Хаваалгаад. Марш. Нүдиш. Нутгаасаа бол яг энэ туус нэгтгэлд дөрвөлээ ирсэн. Тэгээ 10 жилийн дөрөв найзтайгаа ирсэн. Нэг маань бас карантины үед халагдсан. Одоо гурвуулах. Одоо яг байгаа хоёртойгоо бол бүр яг багаасаа найзлсан. Ер нь л тэгэл багаасаа л цэрэгт явна, цэргийн хүмүүс олноо бол гэлтэгдсэн. Эднээс ч нөгөө комиссонд орчоод тэгээд нөгөө нэг аймаг руу мордохын яг урд өдөр байхгүй. Тэгээ яг хөдөөнөөсөө бүгдээрээ мордоо хөтөлж орж ирээд мордтойгоо суман дээгүүр нийлээ явсан. Хангайгүй хүлгийн шамцыг сарч хаврын сайхын чиний чивэг надад давчирна хайтэр чирих орны хангинах зузаан чимээгээ хангуул шивдэшгтэй аавын бараа тодорсоо мөнгөн хазарын цангилсэн чимээ мөрөөр дамдан тэнгэрээс дурсаа Бас бичлэг яагаад пэйж мэйжээр тавигдаад олон хүн сайхан өрөөгөө явуулсан бас тэндээ ч бас цэргийн албаа сайхан хааж байгаа гэж бодож байгаа. Зүд болоход. Марш. Гүйцэтгэе. Эргээд. Эргээд. Тодо. Эсвэлдаад бэлгэнүү үдэлтэй даа нэг итгэж дурнаа. Эхнийхтэй амраг ирээ.
Ахмадуудаа үлээж авч хүлцэл үзүүлэх ёстой. Одоо ингээ автоматуудаас ирж байгаа баг. За тэгээд энэ даргуудаа гандлуу байна уу? За байдлаа руугаа гарахад бид за хүн даргуудаа бид маршал Жосгийн өшөлт цэцэг өргө ажиллагаа явуулна. За дараа нь гардан тулааны үзүүл тоглолт, жагсаалын үзүүл тоглолтын талбайд ахмадуудад үзүүлнэ. Санх ирээд гээл нэг яарсан сандарсан бас дасахгүй бас жоохон тийм байсан. Тэгээд нөгөө амьдарч байсан орчноос шал өөр нөхцөлд ирээл олон аавын хүүхдүүдтэй тэгээ сайхан. Одоо ер нь албандаа дасцсан сайхан байгаа. Хахаар бус. Ном хум. Хэрхэн мушууш таны зах хичээл салааны бие бүрэлдэхүүн бүрэн суусна. Тасгийн захирагч дэд рүү чатматар. Хэрхэн нөхтэй амраг ирээ. Болно. Суу. Наа ус үзсэн байгаа. Наа усыг болон маа ус үзсэн байгаа. За бүгдээ хичээлээ үзсэн хичээлээ гараад бүгдээ үзээ. Хичээлээ дараа нь хэсэг болно. Наа усыг болон маа ус үзсэн байгаа. Ауги хичээл дээр өсгөнүүдээ үзчихэд орой чөлөө цагаараа бүгдээрээ хуулан бичлэг давтлаг хичээлийн ном байгаа тийм үү? Энэ номон дээр бид бүгдээрээ сайхан бичээд хөвшөөд байх юм бол та бүгдийн минь бичгийн хэв сайжирнаа. Улам сайжраад байна. Наа маа усыг үзсэн байгаа. Өнөөдөр номон бичгээр лаа усыг үзнэ. Үсэг. Үсэг. Үгийн ихэнд ингэж орж байна, дунд нь ингэж орж байна, адагт нь ингэж орж байгаа. За үргэлжлүүлээд дадлага дэвтэр дээрээ хичээд тэгээд дадлагчаад явчихнаа. Цэргийн цалин гэж өгдөг бас дээрээс. Тэгээд сардаа 100 мянган төгрөг авдаг. 100 мянган төгрөг маань болохоор 70% нь хадгаламжийн данс руу ороод 30% нь яг гар дээр картанд ирдэг. Тэгээд цалингийнхаа тэр авч байгаа 30% хуваараа сарынхаа тэгээ амттай юм идвэл амттай юм аваад идчихдэг. Ундаа юу байна тэгэл амтан зориулдаг. Миний хувьд бол ер нь цэрэгт бас цалин аавна гэдэг бас сонио бас гоё мэдрэмж байсан. Хамгийн анх цалингаа авахдаа бас гайхаж байсан. За тэгэхээр эхлээд дитмээ бичээ, дараа нь шүдээ бичээ. Тэгээд хамгийн сүүлд нь орхис буюу цэгээ тавих юм байна. За тэгэхээр энэ маань ам гэдэг тийм үү? За өдөр номныхаа 5 дахь хүүхдээ гараа та. Энэ нь ямар зорилго вэ? Зөв архиц. Зөв шүд. Басал. Зөв тийм үү? Зөв хоёр шүд. Дитмийн уртлыг шүдээр авах уу? Үгүй. Авахгүй. Зөвтэй. За тэгэхээр дитм шүд. Зөв шүд. Сүүл тусал зэрэг байх юм бол сүүлийн бичиг нь шүү дээ. Эхлээд энийг дуусгаад дараа нь ийш орох нь. Монгол бичиг чи өөрөө босоо бичиг тийм үү? Тэгээд дээрээсээ доош орох нь. За зөв тавьж. Ерөнхийдөө бол сургалт бол маш сайн явагдаж байгаа. Тэгээд англи хэл, монгол бичиг ер нь бас хэлтэн хөлтэй гэдэг шиг. Бас англи хэлийг түлхүү илүү сайн сурах гэж бодож байгаа. Тэгээд монгол бичиг бас яг хуучин суур үндэстэй. Тэгээд одоо бас баттгаад сэргээгээд сайхан үзээ явнаа. Stand up. Attention. Dear teacher, we are waiting for your lesson. On duty, private marshal. Good morning everyone. Good morning, teacher. How is it going on? Fine, thanks. Sit down please. Private Tugultur. Come here. So Sergeant Banks is Private Batdorch. Sergeant Murphy is Private Tugultur. Okay, let's begin. Hey, are you studying? Not really. I'm bored. How about you? I'm going to the commissary. Come with me. Okay. My refrigerator's empty. I need food. Come on, let's go. It's 9 in the morning. Sergeant Banks and Sergeant Murphy go to the commissary. They're at the commissary at 9:30. You're buying a lot of fruit. Yeah, apples, bananas, and pears.
I'm getting bread and coffee too. What about you? I'm getting beef, rice, and orange juice. Let's go home. I'm hungry and thirsty now. Одоо үргэлжлүү цаг байгаа. Одоо үргэлжлүү цагийг яг одоо хийгдэж буй үйл явцаар ашигладаг байна. За тэгэхээр дөрмийн бүгдөө structure-ыг судалцгаая. За subject буюу за grammar structure дээр subject буюу эзэн бий, verb буюу үүлэг, үүлэгөөс ing буюу ing тэгээ мөн дүнчлэн яг одоо гэсэн утгыг илэрхийлэх now гэсэн үг орсноор яах нь одоо үргэлжлүү цагийн өгүүлбэрийн бүтц үүснэ. За жишээ аваад үзье л дээ. We are eating breakfast now. За амар жаргал энэ өгүүлбэрийг орчуулдаг байхгүй. Бид өглөөний цайгаа ууж байна. He is studying English. Тэргүүн баяр. Eating breakfast now. Жолооны үнэмлэхний тал дээр бол үе хөдөө мал дээр байдаг. Тэгээ саяда төв орох шаардлага гарна. Жолоо өрн, жолоо өрхийн тулд үнэмлэх хэрэгтэй. Тэгээд заавал нөө жолооны сургалтууд сумын төвүүдээр нэх яваад байдгүй. Тийм болохоор аймаг руу орж сумын жолооныхоо үнэмлэхийг авах шаардлага гарна. Сургалтанд суун, хугацаа орно. Малчин үнд бас тэгээд мал хуйгаа орхиод явах тийм цаг зав түнчлэн байгаад байдгүй. Тэгээ бас энэ тал дээр бас их давуу талтай байх. Сэтгэл хангалуун. Жолооны үнэмлэхтэй тэгээд халагдана да. Энийг бол бас азтай л гэж бодож байгаа. Манай нэгтгэл Аранбаатартай. Игнэнээс Аранбаатар төрүүлсэн энэ сайхан. Бас Монголд ганц байдаг нэгтгэл. Тэгээ бас ер нь бас цэргийн аль пааж авах бас анханасаа л хаанаас хаяашаа хуваарлагдах байг асуухт нь нэгэнт явж байгаа юм чи томд нь хаанаа гэдээ бас тэг 16 дугаар нэгтгэлийг сонгож ирсэн. Эх орон гэдэг бол тусгаар тогтнол эргэжлөө. Амнаас үнэтэй зүйл. Өчнөө олон баатруудын цусаа орсгож бий болгосон. Энэ сайхан тусгаар тогтнол эргэжлөөгөө хамгаалах хэрэгтэй. Тэгээ цэргийн албанд ирснээр энэ өнцгөөс маш их зүйлийг ойлгосон. Цэргийн дангарахгаа өргөө байж хахад юм бодож байна. Өрөөсөө ингээл самсаа шархраал янзын мэдрэмж байдаг юм л шүү дээ. Том наадамд мөр харигдуулсан юм шиг л мэдрэг төрчихсэн. Бас надаар их бахархаж байсан. Тэгээд яг дараа нэг уулзахад нүдэнд нь өлмөс илгээсэн. Аавыг хараа бас сайхан санагдчихсэн. Эх орон хүн гэдэг бол нутаг усаа хайрладаг, уул усаа шүтдэг. Одоо дээр үеэс уламжлагдж ирсэн нүүдэлчин аж ахуйгаа хадгалж хамгаалж үлдэж байгаа энэ сайхан малчин түмэн манаас эх оронч хүмүүс байдаг гэдгийг энд ирээд илүү их ойлгосон. Эргээд тулаа.
Нэгтгэл зэрэгэт. Ном. Хоо. Дэвтүчний тэг 16 дугаар нэгтгэлийн загчийн тушаал 2025 оны 3 сарын 19-ний өдөр А115 100 мод сум байдагч энэ мөнгө зоригт орон нутгийн чөлөө олох тухай. Дэвтүчний тухай хуулийн 9-р зүйлийн 9-ийн 4-р хэсэг. Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүдийн цэргийн дотоод албаны дүрмийн 4-р бүлгийн 10-р зүйлийн 10-ийн 1-ийн 8, 11-р зүйлийн 11-ийн 2, 11-ийн 11 дахь заалт, цэргийн сахилгын дүрмийн 3-р бүлгийн 5-р зүйлийн 5-ийн 1, 5-ийн 4-ийн 5 дахь хэсэг, 6-р зүйлийн 6-гийн 10 дахь заалтуудыг тус үндэслэн тушаах нь 1. Тус нэгтгэлийн мотуудлын батальны 2-р мотуудлын ороотын буудагч Наранбол давагттай байлдагч мөнх зориг нь албан үүргээ үлдэр жишээ хааж бусдыгаа мандайсан тул 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн хүртэлх 7 хоногийн орон нутгийн чөлөө олгосгоо. За байлдагч мөнх зориг над руу. Иргүүрэнда таны жилээр байлдагч мөнх зориг. За. Тус нэгтгэлийн загчийн төлөө албан нийт төртөг үүсэж байгаа чамд танд орон одоо нэгтгэлийн загчийн тушаал орон нутгийн чөлөө олгосныг албан ёсоор сая тушааланд танилцууллаа. За тэгээд Монгол Улсын төлөө зүтгэе. Иргүүрэнда ачаасан. Нэгтгэл баруун тийш. Баруун тийш. Хэрэг. Баруун дөрөж дуугарч таад. Орш. Тэмцээ хийзээ гэлээ. Зэн 20 гарга. Агуу. Хээрийн гаралт явах хэрэгтэй. Тий, 4 сарын 3-нд буцаага. 10. Одоо нэг хийдгүү ч болов. Хамаагүй. Наадтай гэж хэлвэг чийш гарчлаа да. Давга хөтөл одоо тэмцээнд орж ижил. Төрүүлж ижил харин. Төрүүлж ижил харин. Төрүүлд. Орон нутгийн 7 гэсэн байна. Төрүүлвэл орон нутгийн 7 гэж л гэсэн. Танай ротор шанцаа. Нараарторч юу хот байгаад байдагтай ажил. Таны ах. Анаах байгаа юм. Яа ч та дамжирч байгаа л 7 хоногийн өмнө. Гэртээ ирсэн сайхан байна. Гэр ороо сайхан юм. Бас нэг үе одуулж гайгүй явчлаа шууд чи талдаа орч 5 сар. Анх ирэх чинь аа. Одоо 7 сар шүү дээ. 3 гон жийсэн юм. Тэгэл очиод орж ирж байсан. Тэт тэр үед зэрэг болчихсон. Харин. Тэгээ нэг ороод буцаа хатдаг тэгэл халагдлаа. Яа одоо нутаг явлаа. Хэл захих юм байна. Аа зэвх та тэгэл сайн байгаа шүү санаа зовлоо. Солоо аав өгдөртэй мөр зэрэгцэл. Сайхан албаач юм. Бичээд тангарагаас шүрхс уулзсан юм шүү. Тангарагаас уулзсан шүү дээ. Аа яа ялгаах готод хэлчихлээ.
Ямар нүү. Нийт наа жаа. Аадчлаа сайчаа. Авраа. Яа сайн сонсгоч. Аа сайн сонсгоч нүү. Хаврын ихэнх сарын энэ нэгэн шөнө төрсөн гэртээ гинтхэн ороод ирсэн хүүгээ аав ээж нь эмээ нь гайхаж баярлах зэрэгцэн өгтөв. Дэжгүй. Хүүгээ ин гинт ороод ирэхин чинээс санаагүй угийн өгдүүд сойтой аав нь хазар тухыг нь чимээгүйхэн үнэрлэн золгож Маал хэр төлж. хөлөрсөн халуун гартаа хөөргөө эргэлдүүлэн суух нь Монгол эцгийн хайр дотор сэтгэлдээ чимээгүйхэн дүүгэж байдгийн илэрлэгтэй. Дэлхийн бараа харагдам дэлгэр хангай ууланд нар мандлаа. Зэрэгт явсан хүүгээ хоног тоолон санагалж ясан ижи аав эмээ дүүнэрээ хэн сэтгэлж бас нар мандлаа. Монголын энэ их амар амгалан хооморлох хөдөө нутгийн энэ л хөх аялгауг ялах төлийн дуу уламжиж байна. Нам аа. Вицнэ минь. Би бүр сэрэг ойлж намайг сэрэхгүй юмсан. Агаа чи наав чинь бандахтаа босчихгүй Тэр яг явсан дараа тийм. Нэгэр чи бүр янз янз чи ирч явчлаа тэр. Янз янз гэртийг нь бодож. За харахтаа нэ. Ямар сонир гинти юм бэ? Оргоцгоос телевиз их нөр. Ясуугаа. За. Би хүүгэн 2005 онд анх төрүүлж байлаа. Гоё мэдрэмж төрж исэн би хүүгэн анх төрүүлээд. Би тэд чи одоо тэр 2005 онд энэ хойд дэлгэрхийн хэцэд нөгөө энэ орон нутаг маань цаг муулаад хэдүүлээ тэнцээ очиж өвөлжөөд одоо энэ жижиг гэрт энэ чинь манай нөгөө өвөө эмээгийн гэр юм чи хүүгэн минь. Тэгээ энэ гэрт төрүүлж байлаа. Одоо сумын баг эмч, насааран баг эмч хийсэн манай пүрвсүрэгч баг эмч минь боож авч байлаа. Тэгээ энэрэнгүү зөөлхөс сэтгэлтэй миний өчи ээжигээ маш сайн ойлгодог. Тэгээ ер нь тийм нэг алай хошин зантай хүн дээ. Юмыг ингээд дандаа ингээд хэлэхтэл цаашлуулаад хэн нэгнтэй ингээд арзганаал тоглоол инээ чөхрөөл аль тийм нэг маадрах дуртай хүн шүү дээ манай өгсөрч чинь. Инээ далдаал явж ийн ерөөсөө. Зэрэгсээ сайхан. Ухаасаа хүмүүжил олон хүнтэй танилцсан. Юм ойлгоно тэгээд сайхан идтэй. Хүүгэрийг харах жана их орны уулсан даа. Миний өөрөө явсан та миний нэвтрэлтэй хаадрал гэлэхэй явсан. Өөрөө явах дурсаар явсан. Нүдэн сар нүрэхгүй явах гэдэг. Энэ жил сар нүрээр явсан. Миний үчиг 11 сарын болохоор 4 жилд сэргийн зардал ирээд найзууд нь явахгүй юу ангийнх нь хөгтөд. Тэгсэн чил ээж тэр цэрэгт явхад чинь би гуугаа өвчж болохгүй юм уу? Манай их яваад би шиг бушуух яваад ирхийсэн гээл тэгжээсэй. Тэг болохгүй миний хөө одоо дараа жилэл тэгэл хугацаа нь болохоор айрам чамайг дуудаал ирнэ штэ гээл би тэгжээсэн байхгүй. Тэгээ энэ сая зарлан ирсэн чинь зарлан ирэхгүй нэлээд удаад. Тэгээд вагийн дарга нэлээ нөгөө комисс болохоос өмнөх надад хэлэхгүй юу. Мөх зөрөгт зарлан ирсэн ихч гээл тэгсэн. Тэгээ би утсаар хүүгээд тэгсэн. Миний нөгөө их орон дууд
алдна гэж миний өд зарлал ирсэн гэсэн чинь ашгүй би тэр цэрэг албач дор нь хаачаад ирнэ гээл. Тэгээ ээж нь яг хэвээр нөгөө хүн болгоно л хаах ёстой, эр хүн болоод төрсний гавьяа одоо тэн дээр л гарна, миний өд заавал цэрэгт яваад ирэх л ёстой ми чинь. За миний өд тэгээд нөгөө цэргийн хаалбыг нэр төртөө сайн хаагаад ирээрэй гээл. Хүүгээ саяхан л мордуулж ирсэн. Одоо тэг миний хөө ингээд баажгал хоног таална шүү дээ хэд чинь. Одоо нөгөө хоногоос нь хэд үлдлээ. Одоо инглээ гээл ингээд. Одоо малд нэр хачин дуртай, хачин хайртай миний хөөжтэй. Ямар ч байсан сургуульд байхдаа одоо хөдөө мал төлөхөд өглөө босоод хичээлийнхаасаа өмнө л уцтаж байгаа. За хэдэн мал төлөө, ямар төл гарав, эрв охин уу, ямар зүстэй байн гоцтож байгаа. Тэгээ судалж аваад явдаг хүн байсан шүү дээ миний хөөж. Хичээлдээ тэгээд өсө хагастсан саныг бол алдахгүй юм. Хүүгийнхээ тангаргийн баяр төдөлөөл яваал очсон. Тэгээд нөгөө бүгд нөгөө адилхан жигдгээрээ овцтой болохоор чинь энэ нь ч болоо, тэр нь ч болоо, тэр байна, энэ байна гэж хэдүүл амар андуураад тангараг өргөнөцсөн. Тэгсавж ихэнх таниаг өчтэй. Одоо хүүхдийн донд тэр л явж штэ мөксөрг энэ л явж штэ гэж хэдүүлээ. Тэгсэн тэгээ сүүлд битэттэй болцоо. Тэгээ хүүгээр амар бахархаж байгаа юм чинь. Нөгөө нэрээр нь дуудаал нөгөө овог нэрээр нь дуудахлаар чи хүмүүс ч амар л тэгээ омогш штэ хүүгээрээ те. Тэгээл тэгсэн чинь хадуулаа зогсон шин тэгээ уулзаад гисэн. Миний уу яас битэд чим би нөгөө тангараг өргөөд нөгөө тогны өмнө очиад ингээ ёсолдг юм байл тэгтэл таньж байгаа байхгүй юу хүүгээ. Миний уу тэр нэгнээ хамгийн ихэндэн тэр л байсан гэдэг гисэн чинь би таадыг ордчоо зогсох чил харцсан ш тэгээ тэгж байгаа байхгүй юу. Тэгээд өстэй айгүй тийм гоё мэдрэмж төржсэн тэгэхэд бол эхлээд бол их сандаг байсан. Одоо гайгүй. Эхлээд нөгөө нэг тангарагын баяр нь болох гэжсэн байхгүй юу. 26-нд ч л нэлээ ойрхон байсан юм аа. Тэгээд тангарагын хоёроор очие гэж бодож байгаад. Тэгээ гинт явахаар болол тэгээ нэг их чигээ гуугаад очисон. Тэгээд явуулчаад ерөөсөө очиж уулзааг байсан болохоор нэлээ санцсан байж байгаа. Тэгээ уулзсан. Тэгээд аагааг хараад уйлаад ер нь нэлээ баярлсан. Агаа бас их баярлсан баг. Тэгээ нэлээ л гайхсан царай харагдчихсэн шүү дээ. Хүнтэй битээ яваарай л захидаг шүү дээ. Олонтой хүнтэй битээ яв. Одоо хэзээ ирэндээ л гэж бодож яхаа. Одоо ингээд явчлаа. Одоо хүний мэдлийн болцолоо. Миний одоо тэгээ хэзээ ирдэг лөө гэж. Би чи саяхан хүртэл календараа нэг хуудас тоолоод ингээд 10 сарын 15 гэхэд ирэх байхтаа гэд ингээд хуудсын ингээд яриад үтсэн чи бас мэдээ зузаан байна. Би тэгээ бас аавд нь тэгж ирсэн. Миний хүүгээ ирэх хугацаач одоо бас календарын хуудас мэдээ зузаан байна та гэвээ бас саяхан хүртэл тэгж ирсэн. Бадрах ч хурдан ирмээр авчрах. Ингээд таал боорсон ба. Байхгүй. Ихэнх л ангийнх нь хүүхдүүд мордсон юм л 10 хэдэн цэрэг мордсон манай нутгаас ч. Тэгэл бүгд сайхан хос морьтой морио хөтөлцсөн тийм ээ. Тэгэл нөгөө бичлэг ямар юм хийгээл ингээл давхвал хөөхөн дуун дээр явцсан. Тэрийг нөгөө хүүгийн цэрэгт мордуулчаад буцаж явах замдаа ээж нь тэрийг үзээд бас нэр нулимс туслуулж лээсэн тохоо үед. Миний үгэж ийм мундаг ийм хөөхөнд саяхан л өдийг нь жоох хүүхдээсэн чи эрийн цэн төрөд миний ээр цэрэгт явлаа да гэж ээж нь баярлаад эргэж ирсэн шүү дээ. Тэр дууг нь одоо бас нөгөө санахаараа утсан дэр байгаа. Тэгээд байжгаал тэрийг сонсдгийг. Албан сайхаага тэрээр миний хөлгөл явуулсан. Миний хөөч тэгээд өөрөө цогтой залбуутай л доо тэгээд хүний дор хайзаач орохгүй гэдгийг бол эмээ мэдж байгаа юм чинь. Тангараг өргсөн цэрэгүүд алхнаа тэргүүн салант дараагийн тушаалтай таны төлөө их хорооны төлөө астан ингэрт авууд хүлэнэ алдрын тэнгэрт хүмүүдэн хоттой алсын харгуйд ээжүүд харуулнаа ангийн жигсаал цэрэгүүд жигдэлнэ ээжи инкрих хүмүүдэслөө их хорны хүмүүлнөө ави алдрай хүмүүдэслөө артуны хүмүүлнөө хүүгээ миний одоо ч дуулууртай дарга цэргийнхээ үгэнд маш сайн ороод түмний хөвгтөө мөр зэрэгцээд үе тэнгийнхээ найзуудад дотор
сайхан нөхөрлөөд тэр хүмүүсийн итгэл хүндлэлийг сайн даагаад миний нэр төртөө хаагаад ирээрээ ээж нь арын нэстэ баттайгаа байж гинэ гэж хүдэн загсан шүү дээ. Хүүгэн тэгэл тэгж сайхан явна. Тийм юм шалгараа явж гин тэр гэхээр нүдэнд нөлөөс орж ирдэ шүү дээ. Нөгөө өвөл нөгөө шинэ жилээр бас нөгөө ангаас ганцаараа шалгараад сэлдэг дайчт ганцаар ангаас шинэ жилд орчоод ирсэн. Тэгэл тэр мэрий чинь болохоор энд л нүдний нөлөөс гаргаж ирсэн. Хөөх! Хадгалаа. Аач. Зайлуу гарна. Айлын шат. Зарлчих. Миний үеийн 5 настай мөрөн жихээс 6-5 жоролцсон. Мөрөн бөө мөрний хой би чи. Адуун дэх дуртай, мөрөн дуртай. Мал дэх хайртай хүн. Тэгэл анх нөгөө тэр хурдны мөр унах гал нөгөө сумын наадам болоод морины уралдааны замд гарахтаа нөгөө аав нь мотоциклаар сундлаад явахгүй юу өвөтөнд хамтдаг би л гэртэл үлдэж байгаа юм чинь. Тэгэл байжсэн чинь аавынхаа өвөр дээр унтаж гоол нөгөө уралдааны замд шууд аавынхаа өвөр дээр сэрээ явжсэн гэд аав өвөө ирэл ярьжсэн. Тэгэл одоо жоохон бах ерөөс их тийм морин тайртай мал ерөөс ер нь их хайртай. Баян л уцаар ярихаараа тэр минь яаж вэ энэ адуу яасан тэр үрийг тижээсэн үү энэ даагыг барьсан уу гэж дандаа асууж лавлж идэг. Цэргийн албанд мордсон мөнх зэрэг хүү чөлөөгөр төрсөн гэртээ ирсэн чимээ өглөө нарны цацрагтай уралдан айл сахалтынханд нь тэр даруй түгэн тархжээ. Түүнийг дөрөхөд нэр хайрлаж асан том хүргэн ах дөрж сүрнэн аавынх нь том наг зэгш нар болго түшигтэй сайхан буурлууд үр ачаад агуулan тэднийд буулаа. Монгол ёсоор бол баг залуус нь настан буурлуудаа очиж хүн тэтгэн золгодог бол харин энэ удаад их орны албанд мордсон хүүгээ хүндлэн бахархсан хөгсчүүд мэдээ авсан даруйда түүний хазар дугыг үнэрлэхээр яран уян дээр нь бууцгаав. Миний үчи ерөөсө жоохон цэцэрлэгт байхдаа шүлэг унших хэлдэг байсан. Янзын өөрхөн шүлэг уншина. Тэгээд сайхан дуулна. Манай энэ нутгийн цогцойхон гавьяатын нэрэмжтэй нэг уртын дууны уралдаан болжсэн жоохон багт нь 2 дугаар ангид байлуу миний үү. Тэгэхээр тэр нь төрүүлж ирсэн. Тэгээд сүүлд нь нэг унаач хүүхдүүдийн уралдаанд сумаасаа бас шалгараад 10 хүүхдээс тэгээд бүр аймагтаа очиж бас өрсөлдөж ирсэн. Миний үчи ерөөсөө л их сайхан дуулна. Дээр нөгөө бас бид нар үзээгүй лээсээ заавал мэдээсмэлгүй дүүн үзчихээ нөгөө дууны уралдаанд орж та нар фэйсээ харсан уу гоё юм байна гоё юм үзсэн үү гэдэг харна юу юм гэд үзсэн чи харин дуулж ээж идэв нэ тэгэл нүднэр нэлээс орж ирж байгаа юм чи. Тэгэл одоо баян байсаасаад одоо утсандаар баян яваад байгаа юм. Зэрэг албачин ер нь их сайхан болсон юм байна шүү дээ одоо. Шал ондоо болсон юм байна гэж бид нар бас тэгдэг юм ярьдээ тий. Одоо улам сайхан болсон юм билээ зэргийн албачин. Цэрэг тавьсан хүмүүс шал өөр хүмүүс болдөө ш тэгэл хүмүүс жир хүмүүс ярьдаг байсан байхгүй миний цэрэг тавьсан. Тэгэхээр л би боддгийн за эргэтэй л хүн бол төрсөн юм чи миний үнэг цэргийн алба хачаадаг. Тэгэл уцаараа тэгдэг. Миний өө яаж вэ нэг зүгээрээ хүн өстой сайн байгаа гэхлээр л нэг санаа амрах шиг болдгоо ш. Тэгээд тангаргийн баяраар очиад тэр газар тэр орчин тэр цэргийн ангаар би бол үнэхээр бахарч ирсэн. Би тэдий чинь бүр нөгөө мөнх цэргийн бүр байдаг байранд нь оруулаад танаа мөнх чинь энэ байранд амьдрдээ ш. Ийм газар байдгийг. Тэгээд би наашаа буцаа явахтаа тэгж бодож ирсэн. Гүй нэр сайхан орчинд орчин нь сайхан агаар нь сайхан тэгээ ийм сайхан хүмүүсийн дунд миний өстө хүн шиг хүн янзын хүмүүжид очих юм байна даа л гэж бодож байсан. Одооны цэрэг гэдэг чинь эзэмшиж энэ төр сайхан мэрэгжил эзэмшээ янз бүрийн өвөл эзэмшин тэрнийг эзэмшээ зардаг одоо ч нэр сайхан болсон юм лээ. Жолооны үнэмшилтэй. Тий.
Монгол англи хэл сурдаг гоё болж байна. Игчдэр юу гэж яриад байлаа. Эх орон дуудлаа гэдээ яваад гэсэн. Тийм шүү дээ. Эх орон дуудсан. Би бэлэн гэж игчээ нэ өөр явчихтий. Мортогоо баа. Ашгараа эх орон дуудсан. Манай үеийн хэдэг хүмүүс чинь бүгдээрээ мортой тэгсэн. Явсан шүү дээ. Намар бас гоё юм билээ шүү дээ. Нэг олон мортой хүмүүс хэлээгүй явуулдаа. Мортой зэрэгтэй яваад. Тэгэл хаалган дээрээс нөгөө морин буцаагаал цаашаа машинд суугаад. Наашин тэр унжгаа морийг аваад явж байгаа ээж аавуудын сэтгэл 3 жилийн зэрэг явахад би мөдүүгээ машин дээр зэрэгүүд гарцсан байсан. Машиныгаа дахиж чиж морин доороос буулгаж машин дээрээ суулгаад явуулчих. Тэгэл 3 жил болоод иржсэн. Одооний зэрэгтэй 1 жил ч та юу ч яа. Монгол зэрэг хөөе хав зэрэг хийдэг юмдас оруулсан. Дараа захирагч нарын үгэнд сайн оронд спортоо хөгжим бүгд тэнхгүйчтэй сайн оруулдаг гэдэг. Гоё юм болондоо хэрдэм сурч ирэндээ. Эрдэмгүй гарч ирдэг зэрэг гэж одоо гайхгүй болсон юм байна. Заавал нэгийг сурч ирдэг. Сайхан болсон юм байна да. Намайг байх үед одоо тийм байгаагүй шүү дээ. Зэрэг явсан яваагүй 2 хүн бол тэс өөр шүү. Зэрэгтэй явсан. Тэг үлэл гоё байна. Ерсэн гоё ч болсон юм байна дөө. Тэгээ хууцаан цөөхөн. Тэгээд нэг сурдаг эрдэм их олонтой сайхан болсон юм байна одоо. Энэ зураг тааралжаад харддаг. Одоо ярих хачимтай. Заавал нэг эрдэм сурч ирэх юм да. Тэр их сайхан байгаа юм. Тэр гадаа дотоод сураад ирнэ гэдэг ч одоо их эрдэм шүү дээ. Тэр үнийг хөцөлдөө дамжаараа явуучих юм. Яаж вэ тэгрий чи. Тэнийг сурсан байхад буруудахын зүр нэг ч байхгүй. Дэлгэр хангай нутгийн дээж ариг нь болсон ар булагт өрн цаг нэгэнд тухалжээ. Энэ бүхнийг усны шувуудаас өртөж ирсэн ангирын дун улмаа зарлан тунхаглаж ар булагын задгаа усан чимдсэн адуу мал дэрсхэн дигдүүргэн багширна. Адуун сүрэг дэл түлгээ сансан мөх зэрэг хүүч морин дэл дээр нутгийн салхинд илбүүлэн эсгэрч Монгол эр хүний жавхаа гайхуулан адууга хураан хатирхан багтай сайхан. Сайхан байлаа минь юу. Тэргийнхээ албыг нэр төртөө саагаад одоо ч тэг удахгүй ирэндээ те. Одоо энэ сайхан нэр хүндээ алдахгүй амны хүчин. Тэцгэрэн сайхан нэр сүртэй сайхан өндөр төрөж яваад ингээ сайхан халагдаад албан сайн хаагаад ирэх ирлэгтэй юм. Би тэнд ажгүй сайн байгаа. Одоо ингээ малаан төлөвлөлөө тэгээ. Ээж нь ажиллаагаа 2 дүүг нь хараад. Тэгээ байж энэ тав хүртэл. Одоо юу баг талтаа орцсон. Одоо чи 6 сар болцсон уу? 5 сар шүү дээ. 5 сар болж байна уу? Одоо удахгүй тэгэл. Одоо хаврын ажил тэгж ингэж итэл 5-6 сар болоо явчихна. Тэгэл юу бахан байна. Тэгээд анх явсан дараа нь хүүгийг сандаг байлаа. Одоо ч гайгүй бас. Миний хүү тэгээд очисон дараагаа бас нэлийн жаахан санаж мансан байлгүй те. Одоо бол нэг санах нь гайгүй болж байна уу? Очисон дараагаа чи хүн санах завгүй шүү дээ. Карантины 45 минут. Хүн санах зав байхгүй. Тэгээ босс яв гэл. Нэрэлдэгдэг байх та. Тэгээд 45 хоногт яг цэргийнхээ бүх юунуудыг сурдгийг. Яг карантинахад 45 хоног. Тангараа явах цаг. Тэгээд тангараа өргөөл тэрнээс хойш ер нь сургуульч юунууд нэ. Ер нь тэгээд далбандаа дасаад эхэлсэн. Яг тэгээд дасаад эхэлж байгаа да. Ер нь завгүй байхад амар дөө бодогдоо. Энэ хэд маань нэрээ тарийн олоолаа сайхан байлаа бид чинь. Ингээл амбулээрээ яг л ийм хөл амбултэй олсод штэ.
Тэгээ одоо энэ нэг ахын үеийн аймагт үеийн тэр нэг 5 хүүхэдтэй миний үз. Цэргийн албаа сайхад ирнэз. 91 зэгдэж өгсөн. Цаашаа. Би явчихсан зөрөө явчихсан гэж. Сүүлийн тоног юу н айгүй их зүүдлээд тийш өнөтхөө. Тэгсэн чи ингээл ирэх гэсэн байна. Хүрээлэр. Оот хүмүүс сайхан. Улаав юу гүтээ. Сайхан тэнд юусоо бүх айлын хүүхдүүд адилхан. Тэнд юу нь бас хүн их юм боддөг юм лээ. Нэг ухааж зугаа. Тэгтгүүдээ амжилт төсөй. 10 сарыг тэсээ яддаг лэж идэж хоёр. Одоо ер нь ойрхон дуу хизээ юм хөө. Цэргээс халагдаж ирээд ээж юу яана. Тимч ажил амжуулна, иймч ажил амжуулна хэдүүлээ өстэй. Хүн цэргийн хаалбыг хааж ирчээд юу хүн бах дор гэлзуулаад өгнө л гээл ээжтэн тэгж урам үг хэлдэг шүү дээ миний өвч. Энэ чигээрийг сайхан эрчтэй хүчтэй миний өвч нь албан сайхаагаад амар мэд сайхан хүр идрүүл тэгэл хамгийн сайхан жаргал тэр шүү дээ. Албаа сайхаагаад ирээрээ л гэж хэлээ. Та одоо ч ер нь бүх хэмжээнд дөө албаа сайхаагтаад ирэх. Бид хоёр чи их ойрхон өссөн. Дүүгээс бол нэлээ хол зайтай. Тэгээд ойрхон өссөн болохоор дандаа л ноцолдож идэв. Тэгэл жуудаа бөхөр хичээлээд нэг 3 жил болж байна. Тэгээ аймгийн аваргын саам жуудаа өхийн хошоо алт мөнгө медальтай. Нодлон төрүүлээд энэ жил мөнгө медаль авсан. Цэргийн хүн болъё гэж боддоо шүү дээ. Тэгээ их орныхон төлөө тангараг өргөсөн цэргийн хүн болъё л гэж боддог. Цэргийн чөлөө хэмжээтэй хугацаатай. Тогтоосон товыг зөрчвөөс цэрлэл зэмтэй. Хүүгийн чөлөөний хугацаа дуусжээ. Аавичи настан буурал имэ авга нартаа үнсүүлж инхри хайртай хоёр дүүгээ үнэрлээд ангир руугаа явахаар унаа тэргэндээ суулаа. Хайртай бүхэн нь ерөөлийн өнгөтэй сүүн цацлаа өргөн үдлээ. Дэлгэр хангайвуулн хаврын үнайран дөндөлцөж, дэлд хурдан хүлгүүд нь уяан дээрээ үүрсэнхэн үлдэв. Дэлгэр намраар хүүчин албаа нэр төртэй хаагаад эргээд ирэн. Ээж аавын хүү, их орны эрхэм хүү болцоход ирнэ.